Махал зардаг байсан юм. За. Тэгээд сүүлд нь одоо ингээ үйлдвэрлэл байна. Үйлдвэр байгаад. Өөрсдийн угаасаа дахиад зээл аваад бүр ингээ герман таваад. Сайн биш. Айгуу том үр дүн гаргаж байна. Германы яг одоо үйлдвэрийн төхөөрөмж байгаа. Ер нь бол манайха баруун бүс нутагтаа хэзээ хөдөө үйлдвэрлэл явуулж байгаа ч гэсэн тоног төхөөрөмж нь нэлээд өндөр хүчин чадалтай сайн байхыг хичээлж байгаа. Ер нь баруун таван аймагтаа бол байхгүй төхөөрөмжүүд гэсэн. Герман төхөөрөмж. Тийм бол яг Германы цэвэр Volkswagen өөрийнх нь савлгааны төхөөрөмж байгаа. 2023 онд одоо хүнсний хувьсгалаас 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. За эндээс энэгээр одоо ингээд хуучин бол манайх одоо энд ингээд нэг 50-60 хил хям махан бүтээгдэхүүн шаарддаг юм төхөөрөмж гэсэн бол энэгээ шинжилээд одоо энэ нэг удаа гарахдаа 500 хилээр гардаг юм төхөөрөмж авсан. Яг бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа ч гэсэн зах зээлийнхаа нөгөө борлуулалтын хэмжээгээр яг өдөртөө одоохондоо бага явж байгаа. Одоо хүчин чадлыг хэдийг ашиглаж байна? Хүчин чадлынхаа одоо 20-30% л ашиглаж байна. Тийм. Бас энэ өндөр хүчин чадалтай юм савлгааны төхөөрөмж авсан. Одоо ингээд савлаад ингээд яаж байгаа. Борлуулалт дээр байна. Одоо Улаанбаатарын том үйлдвэрүүд бол масын үйлдвэрлэлээр нэлээд одоо өндөр хүчин чадалтай байгаа. Тэгээд зам аргуу сайн болоод хөргөртэй машинууд илбэг болсон цагт одоо борлуулалт нэлээд өрсөлдөөнтэй болж ирж байгаа. Тэгээд одоо энэ бүс нутагтаа бид нэр одоо борлуулалтаа яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бас жоохон асуудал байгаа. Тийм. Хөргөртэй машинаар зөөгд байна уу те? Зөөгд энэ маш Хотоос уу? 5-10 тонноор зөөлж Оо 5-10 тонноор. зөөлж байгаа. Маш их ирж байгаа. Тэгээ одоо орон нутгтаа ингээд үйлдвэрлэл болоо Чадвараа сайжруулах стал юм байна да. Тийм, ер нь бол Манай үйлдвэрийн махбод өстой сайн л гэж. Тийм, орон нутгийн үйлдвэрийн онцлог нь бол энэ нөгөө махан бүтээгдэхүүний онцлог нь тухайн одоо орчныхаа малчтаасаа бид нар мах түгээд бэлтгэл хийж явж байгаа. Бүс нутагт байгаа одоо бүх малчтын махыг бид нар нэмэн өртөг шингээгээд өртөг шингээсний эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаж байгаагаар бас эдийн засгийн тодорхой хэмжээний хувь нэмрээ орно. Бид нар өөрсдөө бас ажлын байртай болж байна, амьдарч байна юм. Хэрвээ энэ байхгүй бол бид дээр хотрол явах хэрэгтэй гэдэг. Хотын төвлөрлийг бас үйлдвэрээ бас сайн хөгжүүлэл бас сааруулах хувь нэмрээ оруулах гэж бодож байгаа.